За Киви хамтлагийн ахлагч Укагийн I'm in Love нэртэй CD гарлаа. Энэ CD бүтэн жил бид нэр бэлтэж хийсэн байдаг. Энэ CD-ийн бас ко-продюсероор манай нэгэн бит студийн Оки ажилласан. Одоо хоёр маань бид нар Локи гэж дууддаг. Одоо хоёр маань бас энэ дууны энэ CD-ний 12 тракийн 8 гаруй дуунуудын үг аранжировк болгоно хийсэн байдаг. Дээрэс нь гангийн дуу байгаа, наран зүгийн нэг дуу байгаа, даршлагын нэг дуу, тэгээ цэрэнгийн нэг дуу орсон байдیں۔ Тэгээ бус дуунууд манай Оки үг бусдын одоо аялгаугаас аранжировкийг бас хийсэн байдаг. Тэгээд 2011 оноос 2012 оны 1 сар хүртлийн CD-г одоо өөрөөр хэлбэл бид нэр маш их цаг хугацааг эзлээд тэгээд маш их одоо мэргэжлийн өндөр түвшинд өгөөд чанарын өндөр түвшинд хийхээр ингэж зорж ажилласан. Нэлээд олон дуунууд бутсан байдаг. Нэлээд олон дуунуудыг одоо зарим аялгуунуудын засаж үгдэн дээр нь өөрчлөлт их аранжировк дээр засвар хийсэн. Гих мэтчлэн маш их удаашралтай их тунгааж яараагүй юмд яараагүй зүгээр хамгийн гол чанартай юм гарах их удаан ажилласан. Ийм CD өнөө бид нар маш өндөр зардлаар гаргасан. Энэ CD бол бид нар ашиг одоо гэж бодоогүй. Миний одоо продюсерийн бодлын хувьд бас Монголын рок поп урлагийг одоо хөгжил дэвшил болгож хөгжүүлээ. Дууралт гэж ямар байх хэвээр юм. Дуу гэж ямар байх хэвээр байх вэ? Тэгээд дээрэс нь гадагшаа одоо энэ бас нэг ковер зургуудыг Франц улсад Парис хотын нэлээд том агенттай хамтарч ажиллаж байсан коврын зургийг гаргаж тэгээд дараа нь Нью-Йоркийн Lodge гэдэг студид хангасан тохиолдол хийсэн. Энэ бүгдийг манай Рагу одоо бидэнд тусалж Рагу энэ 12 дууны миксийг болон рекординг маш сайн хийсэн байдаг. Тувана бас хийсэн. Энэ гих мэтчлэн маш олон хүний одоо бүрэлдэхүүн CD бид нар өндөр түвшинд хийхээр зорж ингэж ажиллаад сая CD нэрчил бид нар маш их баяртай байгаа. Тэгээд энэ CD-г өгсөн бид нар нэлээд ажлуудыг бас товлоод төлөвлөсөн байгаа. За тэгээд Францын одоо тэр École Supérieure Reluquin гэдэг агентлаг бол Укатай хамтарч ажилласан. Ук маш их магтжсэн. Хөдөлмөрчтэй ачин шуургуу ажил хэрэгч ирч хүчтэй энэ хүнээс бид нар одоо энерги төвлөгдөж баг энэ ажлыг маш сайн хийлээ. Олон цаг нарыг бид нар умартаж маш олон газруудад Парис үндэсний газрууд бид нар очиж зураг авах болчихсон. За тэгээд имиж нь тэр агентлаг хөрснө бүрдүүлсэн. Ука Питерийн зүгээс бол имиж бүрдүүлэлтэд оролцоогүй. Биднээс одоо ширхэгч одоо эмгч зүхийг хориглосон зөвхөн бидний бэлдсэн хувцсыг бидний бэлдсэн нүүр бодолд үс засалтаар явах хэрэгтэй гэсэн гэрээтэй байсан. Тэр Нью-Йоркт одоо тохиргоо хийсэн Joy Laporta гэдэг залуу Tiesto, Foo Fighters, Madonna эдрийг бичдэг. Тэдний одоо Grease Hits болон тэдний альбомны тохиргоог хийдэг ийм залуу байсан. Тэгээд өнөөдөр Монголоос бас ингээд pop дуучин. Ока маань анхны удаа CD-гээ явуулж тэгээ бас мэдээж бас магтаад үг сонссон байгаа бид нэр. Тэрэнд их баяртай байна. Тэгээд энэ CD бол дууны үг, аранжировк, дууралт Ока маш өөрөө хичээж дуулсан ийм CD болж байгаа. Тэгэхээр энэ CD-г одоо тун удахгүй та бүхэн Hi-Fi CD shop-оос худалдан авах боломжтой юм аа.